Улаанбаатар хотод үүсэж байгаа энэ цахилгаан хангамжийн хүндрэлийг давхад бидэнд болоод 3 их 80 төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоол байдаг. Бид нэр түгээхтэй нэмэгдүүлээд байхад эсэргээрээ манай нөгөө орлогын модель маань буураа яваад байгаа гэсэн үг. Энэ бол цэвэр үн тарифтай холбоотой. Дулааны үн тарифыг нэмнэ гэж байгаа засгийн газрын шийдвэрээр хугацааг ингээд байн хойшлуулж байна. За мөн эрчим хүчний үнийг ч гэсэн бас яг өртөгтөн хүргэж бас нэмж чадаагүй. Тэр цалин хөлсөө тавьж чадахгүй төрвөл цаашдаад нөгөө ажилчдын ажил хаягт үүсэх магадлал үүснэ. Энгийн ард иргэдийн бодсноос ноцтой төвшөнд бол санхүүгийн асуудал бол хүндэрчээд байгаа гэдгийг бол нөгөө хэлхэн зүйтэй баг. За зогссон үед маань цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүчний маань үйлдвэрлэл буурна. За Улаанбаатар хотын хэрэглэгчдийг нөгөө тооцоод температураар ингэж хангаж дулаан хангамжийн тооцоод гормоор ингээ барьж чадахгүй хязгаарлалт хийх ийм нөхцөл байдлууд бидний ажилтдаг. Нийт компаниуд бол өр авлага нь бол өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Эрчим хүчний салбарт 14414 хүн ажиллаж байна. Хүний нөөцийн дутагдалд орж байгаа шалтгаан 90.8% цалин бага, 49.4% ажлын ачаалал их, 39.1% ажиллах нөхцөл орчин муу. Хүний нөөцийн дутагдал аль хэсэгт илүү их вэ? 69.8% мэргэжилтэй ажилтан дутмаг, 47.7% тусгай ур чадвартай ажилтан дутмаг. За ер нь бол өнөөдөр эрчим хүчний салбарт техник технологийн шинжилэл, за хоцрогдол, за их үүсвэрийн дутагдал гэдэг маш олон проблемууд байсан. Энэ проблемуудыг бол төр засгаас янз бүрийн байдлаар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт юм уу шийдэж явж ирсэн. Гэхдээ нэг асуудал энд маш хурцаар сүүлийн жилүүдэд бол үлдсэн. Энэ ямар асуудал вэ? Тус салбарын эрчим хүчний салбарт ажиллаж байгаа ажилчдын тэр тусмаа хүний нөөцийн мэргэжилтэй тусгай боловсон хүчний дутагдал энэ салбартаа нүүрлжээд байна. Энэ нь юугаар илэрж байгааг нь энэ салбарт байгаа ажилчдын хөдөлмөрийг үнэлэхгүй байгаатай холбоотой ингэж үүссэн том асуудал бий болоод байна. Салбарт тулгарч байгаа хүний нөөцийн дутагдлыг бууруулахад юу хийх ёстой вэ? 92.9% нь цалин нэмэгдүүлэх, 63.5% хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, 42.4% техник технологийн шинжилэл хийх, 43.5% тарифыг нэмэгдүүлж шинжлэх. Тэгэхээр үүнийг шийдэх шийдэл гарцыг төр засгаас авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Бодлогын түвшинд шийдвэр гарах цаг нь болсон. Энэхүү шийдвэрийг гаргахтаа бол зөвхөн үйлдвэрчний нэвлийн холбоо биш, зөвхөн ажил олгогч биш, зөвхөн төр биш. Төр ажил олгогч үйлдвэрчин хамтарч эрчим хүчний салбарт хийгдэх төрийн бодлого, хүний нөөцийн бодлогыг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Намын томилгоо хийж залуу инженер монтёруудын өсөж дэвжих боломжийг хязгаарлаж Мерис зарчмыг алдагдуулдаг. Болсон хүчний асуудал засгийн газраас бодлогын түвшинд анхаарах, байнгын сургалт явуулах, залгамж халааг дэмжих, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажиллах таатай нөхцөлийг хангах. Ажил мэргэжлийн онцлог, ажлын байрны эрсдлүүд. Өвөл зуны улирлын эрс дэс нөхцөл хасах 40 градус, нэмэх 40 градусын халуундч тасралтгүй ажилдаг. Тасралтгүй 24 цаг шөнийн болон ээлжийн ажил эрхэлдэг, эрүүл мэнд, гэр бүлийн амьдралд нөлөөлдөг. Байнгын бэлэн байдалд ажилдаг, осол гэмтэл, аваар, шуурхай дуудлага. Аюултай, эрсдэлтэй ажлын нөхцөл, өндөр хүчтэй, гал түүмэр, дэлбэрэлт, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа хангагдаагүй. За манай Багнуурын уурхай 1978 оноос хойш үйл ажиллагаа явуулж төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэгцээг хангаж байна. За 2020 оны байдлаар манай уурхай жилдээ 4 сая тонн нүүрс олборлдог байсан бол 2024-25 онод бол 4 сая 800, 4 сая 900 болоод нийтдээ олборлолт маань 20% өссөн байна. За дээрэс нь манай
санхүү үзүүлэлтэнд бас нэг гол нөлөөлж байгаа зүйл бол өрөө алгын асуудал гэдэг. За 2025 оны жилийн эцсийн байдлаар бол 270 тэрбум төгрөгийн одоо урт болоод богино хугацаанд хуримтлагдсан үр төлбөртэй байна. За энэ маань бол 1998 2000-ад оноос эхлээд ингээд нүүрсний үнийг төрөөс одоо бас хатуу бодлогоор хянсантай холбоотойгоор үүссэн үр авалгууд байдаг. Санхүүгийн үзүүлэлтийг сулруулж байгаа гол асуудал нь авлага. Нүүрсний борлуулалтын үн төрийн зохицуулалттай байна. 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт борлуулалтын авлага 7 тэрбум төгрөг. Дулааны цахилгаан станц 3 төрийн өмчит хувьцаат компанийн авлага 2.7 тэрбум төгрөг, Багнуур дулааны станцын авлага 1.6 тэрбум төгрөг. Дархан дулааны цахилгаан станц 683.5, Эрдэнэт дулааны станц 22.5, Амгалан дулааны станц 310.9, Налайх дулааны станц 395.1 байна. За цаашд бол нүүрсний үнийг өртөгт нь хүргэж борлуулахгүй бол манай компанид бол дараах одоо сөрөг үр дагаврууд байна. Нэгдүгээр хамгийн түрүүнд одоо мөнгө урсгалын дутагдлалд орно. За хоёрдугаарт нь торгуул алдан нэмэгдэнэ. За гуравдугаарт техник тоног төхөөрөмжийн шинжилт хийх боломжгүй болно. За дөрөвдүгээрт нь бол цалин хөлсөө одоо бас тавихтай холбоотой асуудлууд үүснэ. Цаашид эрчим хүчний бодлогыг тодорхойлохдоо нүүрсний бодит өртгийг бий болгох, уурхайн тасралтгүй үйл ажиллагаа хангах нөхцөлийг бүрдүүлэх, техник технологийн шинжилэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангах зэрэг хүчин зүйлсийг цогцоор нь шийдвэрлэх, нүүрсний үнийг үе шаттайгаар бодит өртөгт ойртуулах шаардлагатай. Бөөрөлжүүд цахилгаан станц нь Монгол улсын эрчим хүчний систем дэх 2 дахь том цахилгаан станц. 2011 онд зөвшөөрлөө авснаас хойш нэг бүтэн үе буюу 14 жил зарцуулсан. 2025 онд 2 блок буюу нийт 300 мегаваттын хүчин чадалтай ашиглалтанд орсон. Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ, диспетчерийн үндэсний төвтэй цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байна. За манай компани анх одоо энэ үзлийг эхлүүлэхээс ахуулаад хамгийн хямдаар л одоо эрчим хүчийг нийлүүлэе гэдэг зорилгыг бол тавьсан баг. Манайх чинь манай төслийн өрөөнд бол уурхай байна. За тэгээ цахилгаан станцаа бас төв эрчим хүчний системд холбосон цахилгаан дамжуулах агаарын шугам баг. Тэгээ анхны хөрөнгө оруулалт барилга өрсгөлтийн зардлыг хамгийн хямд байлгах тал дээр бол бид анхаарсан байгаа. За дээрэс нь манай уурхай бас бидний одоо уурхай ам дээр дэргэд байгаа учраас эрчим хүчний одоо өртгийг хамгийн хямд байлгах тийм боломжийг бол биднэрт бас өгж байгаа. Тэгээ манай үн тариф бол бусад одоо Оросын холбооны улсаас бүгд найрамд хятад ард улсаас авж байгаа импорт эрчим хүчнээс бол 20-30%-аар хямдхан. За бусад энэ сэргийгдэх эрчим хүчнээс бол бас 30-40% одоо хямдхан байдаг. Тэгэхээр нийт системд бол бид нийт 20 орчим хувийг бол бид хангаж ажиллаж байгаа. 2025 оны гүйцэтгэлээр нийт цахилгаан эрчим хүчний их үүсвэрийн 70%-ийг төрийн өмчит дулааны цахилгаан станцууд, 30%-ийг Оросын холбооны улсын импортын эрчим хүч нар салхины их үүсвэр болон бөөрөлжүүд цахилгаан станц хангадаг. Олон улсын одоо зах зээл дээрээс Сингапурын хөрөнгийн бирж дээр 300 сая $ын одоо хөрөнгө оруулалт бонд гаргаж одоо хөрөнгө оруулалт татсан байгаа. За гэхдээ энэ үед бол одоо гол одоо хөрөнгө оруулагчдын гол асууж байгаа зүйл бол ерөөсөө л за энэ салбарт бол хөрөнгө оруулж болж байна. Гэхдээ бол одоо энэ оруулсан хөрөнгө оруулалтыг эргэж яаж нөхөх юм бэ, төлөх юм бэ гэдэг асуудлыг бол маш их асууж байсан. Тэгээ жил ирэх тусмал одоо ингээд зардал инфляц өсөж байгаа энэ үед бол эрчим хүчний үн тариф бол яг энэ зардал инфляцийн түвшингөөнтэйгээ уялдуулж байнга өөрчлөгдөж байхгүй бол одоо эрчим хүчний салбар нийтээр системийнхаа хэмжээгээр бол алдагдлалд орж байгаа ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгээ манай компани ч гэсэн ялгаагүй одоо энэ эрчим хүчний системд ажиллаж байгаа. Тэгээ нэг худалдаа авахчтай энэ загварт одоо төлбөр тооцоо бүх зүйл хийгддэг учраас нөгөө салбарын алдагдал нь одоо манай компани одоо алдагдал болох. За өөр авлага одоо жил ирэх тусам өдөр хоногоор ингэж нэмэгдэх ийм нөхцөл байдал бол одоо ажиглагдчих байна.
Төвийн бүсийн эрчим хүчний системийн нийт хэрэглээний 11%-ийг бөөрөлжүүдийн цахилгаан станц дангаар хангаж байна. Инфляц, үнийн өсөлтөд уялдсан байдлаар индексжүүлэх хэлбэрээр одоо багаагаар ингэж өсгөх зүйтэй гэж миний хувьд үздэг. Тэгэхгүй бол одоо энэ олон жил ингээд өсөхгүй ингээд нам барьцсан. Тэгээ энэ нь ингээд өр авлага ихссэн. За цахилгаан станцууд техникийн шинжилгээ хийж чадахгүй ингээд олон жил одоо жиграад бүх асуудлууд нь хоримтлагдсан. Тэгээ гинтхэн өнөдөр сэрж байгаа юм шиг сая өнгөрсөн үе сэрж байгаа юм шиг ингээд асуудал ханддаг. Тэгээд өвлөн дуусахаар зам болохоор мартчихдаг. Нэг ийм байдалтай их олон жил явж ирсэн. Тэгэхээр бол яг зах зээлийн зарчимдаа өртгөө одоо нөхөх хэмжээнд эрчим хүчний үн тариф бол очих ёстой. 2026 онд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний нэгжийн өртөг 323 төгрөг, хэрэглэгчийн дундаж үн 280 төгрөг, нэгж өртгийг задалбал 55.6% үйлдвэрлэлийн зардал, 3.6% дамжуулалтын зардал, 15.9% түгээлтийн зардал, 9.9% түгээлтийн алдагдал, 9.9% импортын зардал, 5.1% дамжуулалтын алдагдал. Тэгээ жил ирэх тусам дараа дараагийн төслүүд бол илүү өндөр үнэтэй өртгөө нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ өртгөө дагаад бол шинэ цахилгаан станцуудын тариф бол манахаас өндөр байна. Тэгэхээр ингээд цаашдаа бол хэрвээ одоо энэ байдлаараа байгаад байх юм бол өөр одоо гадны хөрөнгө оруулагч, шинэ хөрөнгө оруулагч бол орж ирэх ямар ч болцоогүй. Хүн амын өсөлт, хэрэглээ нэмэгдсэн, барилгажилт нэгтэршиж, шугам тоноглолын тоо хэмжээ өсөж байна. Нийт дэд станц хуваарлах байгууламжуудын 19% буюу 562 нь 0.4-өөс 35 кВт-ийн цахилгаан дамжуулах шугамын 34% буюу 2736 км-нд ашиглалт даахгүй болсон. Элэгдэл тооцох хугацаа дуусах гэж байгаа шугам тоноглолууд 60 хүртэл хувьд хүрсэн. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн эмчилгээ компанийн хувьд бол Улаанбаатар хотын 8 дөрөг, Төв аймгийн 16 сувыг эрчим хүчээр найдвартай хангах энэ үйл ажиллагааг хариуцсан ажиллаж байгаа. Энэ ажлынхаа хүрээнд бид нэр 35 кВт-ийн 347 дэд станц, 610 кВт-ийн хуваарлах байгууламж 147, 610 кВт-ийн дэд өртөө 10,000 орчим, 0-4-өөс 35 кВт-ийн цахилгаан дамжуулах шугам 13,000 орчим шугам тоноглолыг хариуцсан ажилладаг. Нийт шугам тоноглолын маань 29% нь илгэдлийн хугацаа дууссан одоогоор байж байна. Улаанбаатар хотод үүсэж байгаа цахилгаан хангамжийн хүндрэлийг давхад бидэнд болоод 3 их 80 төгрөгийн хөрөнгө жишээ шаардлагатай гэсэн тооцоол байдаг. Бид жил бүр хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөг батлуулахдаа нэг 80-100 орчим тэрбум төгрөгийн санал хөргүүлдэг. Хөргүүлсэн саналынхаа нэг 20% орчим хувь дээр бид нар хөрөнгө оруулалтын төлөвлөгөө маань батлагдаж ирдэг. Тэгэхээр энэ 20% бид нэр одоо илгэдлийн хугацаа дууссан, зайлшгүй шаардлагатай шугам тоноглол одоо эренбилж одоо ажлуудаа хийдгээ. Улаанбаатар хотын цахилгааны ачаал 2025-аас 2026 оны өвөл 1130 мегаваттад хүрсэн. Энэ нь өмнөх оноос 4.8%-аар өссөн үзүүлэлт юм. Улаанбаатар хотын цахилгаан хэрэглээний ачааллыг найдвартай хангах хэмжээнд шугам тоноглолоор шинжилж чадахгүй хөрөнгө оруулалтын бэрхшээлтэй байдал байна. За манай станцууд бол 1968 оны 12 сарын 10-ны өдөр анхны 100 галснаас хойш ерөнхийдөө бол нийт 13 зуурыг ажилтанд оруулсан. Тэгээд 58 дахь жилдээ үйлдвэрлэлээ явуулж байна. За турбогенераторууд бол 1973-аас 79 оны хооронд бол 8 шиг турбогенератор оруулсан. За 2014 онд мөн өндөр даралтай станц шинжилгээр 50 мегаваттын дулаанжуулалтын турбиныг бол 30 жаалын нэмэгдүүлж оруулсан байгаа. Манай станцын турбинуудын үйлдвэрлэлийн заавраар бол 220 мянган цаг турбинд ажиллах ёстой. Одоогийн байдлаар бол манай турбинууд 200-аас 270 мянган цаг ажилласан. За энэ бол ажлын хугацаанаас ер нь бол 30-аас 50 мянган цагаар илүү хэтрэлтэй явж байгаа. За ийм нөхцөл байдлаас болоод одоо турбинууд дээр бол металлын бүтцэд бол тодорхой өөрчлөлтүүд орж байна. За дээрэс нь ан цав цууралтууд гарсан нөхцөл байдал бол үүсэж байгаа л да. За өвлийн ачааллын үед бол
бүх зуухнууд байна ажиллагаанд ажилладаг. Одоо бэлтгэл нөөц тоноглохгүйгээр бид нэр ажиллаж байна. За 100-ны бага ачааллын үед зуухнуудаа ээжид зогсоогоод төлөвлөгөөт их засвар, за урсгал засваруудаа ингэж хийж ажилладаг. За манай өндөр даралтын зуухнууд маань 1976 онд анх ашиглалтанд орсноос хойш тасралтгүй одоо 50 дахь жилдээ ажиллаж байгаа. Монгол улсын анхны өндөр даралтын зуухнууд байгаа. Ер нь бол техник ашиглалтын дүрмээрээ зуухнууд маань 4 жилд нэг удаа их засвар хийх графиктай байдаг. За яг жилдээ 2-3 удаа зогсоож гэмтэл устгах урсгал засварын ажлуудыг бол төлөвлөгөөний дагуу бид нэр хийгээд ажиллаж байна. За нэг зууханд маань их засвар хийхэд шаардлагатай хөрөнгө маань 15 тэрбум орчим төгрөг шаардлагатай байдаг. За энэ жилийн хувьд 2026 онд бол нийт 2 шиг зуухууд зуух номер 78 маань их засвар орох юм графиктай. За хөрөнгийн бас болцоогүй байдлаас шалтгаалаад нэг зуухны маань их засвар бол хасагдчихсан. Одоо 5 тэрбум төгрөгөнд багтааж бид их засвараа хийхээр ингээд төлөвлөд ажиллаж байна. Ер нь нэг зуух маань халах гадаргуу нийт 600 орчим тонн турба эд ангиудаас бүрдсэн байдаг. За энэ саяны их засварын маань хөрөнгө хасагдах хэмжээгээр бидний засварын ажлын тоо хэмжээнээс ингээд тэр хэмжээгээр солих шаардлагатай байсан турба хоолоо эд ангиудаа сольж чадахгүй байна л гэсэн үг. Усын хяналтын байцаагчаас бол одоо турбин кентр номер 7-г бол энэ 25-26 оны өвдгийг хичээлд бол төр ашиглах тухай зөвшөөрөл өгсөн. За үүний өрөөнд бол бид нар 2025 оны 10 сарын 20-оос 2026 оны 3 сарын 9 хүртэл хугацаанд бол өвдгийг хичээлд оролцуулаад одоо 3 сарын 9-ноос бол засвар шинжилгээ ажлууд зогссон байж байна. За яг энэтэй адилхан нөхцөл байдал одоо манай турбин кентр номер 5 дээр мөн үүссэн байгаа. Турбин 5-ын бол бас мөн адилхан металлын бүтцний үйлсэн ан цав нь ихссэн. Ер нь бол эсэлтэй түвшинд очсон байгаа. За үүнийг бидний одоо урьдчилан сэргийлсээр мөн 5 дахь машин дээр гадна талаар мөн ингээд хамгаалтын хан хайрцаг босгоод тэгээ байнгын тогтмол хяналт тавиад ажиллаж байна. За яг хөө жилээс жилд одоо хэрэглэгчдийн дулааны эрчим хүч болоо цахилгааны эрчим хүчний хэрэглээ бол нэмэгцээр л байна. Одоо 8-аас 12% гээд жил болгон нэмэгдэж байна. Тэгтэл яг их усүр маань дулааны эрчим хүчийг яг үйлдвэрлэж байгаа зуух ч юм уу турбины тоноглолууд маань хүчин чадал нэмэгдэж байгаа, шинжил хийж байгаа зүйл байхгүй учраас одоо эргээд нөгөө насжилт өндөртөө болсон зуух тоноглолууд дээр минь улам тэр тоноглолуудаа ачаалж илүү их ачааллаар ажилуулна гэдэг маань эргээд нөгөө гэмтэл саатал аваар ийм гарах нөхцлүүдийг бол үүсгэж байгаа. Тэгээ цаашдаа ерөнхийдөө бол ингээд турбинуудын ашиглалтын хугацаа дууссан, дээрээс нь тоноглолын явуулчдын тоон ч гэсэн үйлдвэрлэлийн загварын хэмжээсээ даваад явцсан байгаа. Тэгэхээр зөв турбинууд 5, 6, 8-ыг бол бүр ойрын хугацаанд энэ шаардлагатай шинжлэх шаардлага үүсчихэд байгаа. За манай компанид 2025 оны эцэст гэхэд орлого төвлөрөлт бол нэг 20 тэрбум төгрөгөөр бол буурсан байгаа юм. За оны эхнээс бол 12 тэрбум төгрөгөөр буюу нийтдээ орлого төвлөрөлт маань 32 тэрбум төгрөгөөр тасраад байна гэсэн үг. Нэг усандаа орлого төвлөрөлт 32 тэрбумаар өөрөө буурч ийна гэдэг маань цаана үр төлбөр үүсэж ийна гэсэн үг. Бэлтгэний эдгүүдэгчдэд төлөх үр төлбөр буюу нүүрсний төлбөр байна. За жишээлбэл баг нуурын уурхад бол 4.7 тэрбум төгрөгийн өртөө ажиллаж байна бид нэр. За бэлтгэний эдгүүдэгч за арилжааны банкнд бол нийтдээ 20.2 тэрбум төгрөгийн үр төлбөр үүсэж байна гэсэн үг. За саяхан манай компани за энэ 32 тэрбум төгрөгийн үүссэн авлагаас болоод мөнгө хөрөнгийн дутагдалд орсон. За ингээд 2 сараас ихтэн 26 оны 2 сараас арилжааны банкнаас 10 тэрбум төгрөгийн зээлийг авч ажилчдын цалин хөлс болон энэ баг нуурын уурхаач тавих өрийг багч ултгай дарах үүднээс зээл аваад өнөөдөр ажиллаж байна гэсэн үг. Татвар нийгмийн даатгалын өр бол өнөөдрийн байдлаар 1.1 тэрбум төгрөг байна. За мөнгө урсгалын дутагдал бол 4 сард бол 26 оны 4 сард компанийн хувьд бол нэгэн хүн дэдэлд орно гэсэн таамаглалтай байгаа бидний хувьд. За манай станц бол жилдээ нэг 2.7 сая гкал дулааны эрчим хүчийг үйлдвэрлэж байна. За энэ төвийн бүсийн эрчим хүчний дулаан хангамжийн 29%-ийг дангаараа хангаж байгаа. За тэгэхээр 1 гкал дулааны эрчим хүч бол за 26 оны байдлаар 29,531 төгрөг гкалаар үйлдвэрлээд за нэгжийг нь 5,162 төгрөгөөр борлуулж байна. За тэгэхээр нэгжээс ерөөсөө 24,670 төгрөгийн алдагдал үлээж байна. Энэ маань юу гэж байгаа гэхээр худалж байгаа дундаж тариф маань өртгөөсөө 5.8 дахин
бага үнээр одоо хэрэглэгчдэд борлуулж байна гэсэн үг. За Монгол улсын засгийн газраас бол цахилгаан эрчим хүчний тарифыг 24 оны 11 сард бол нэмж чадсан. Гэхдээ 25 оны 5 сараас эхлэн дулааны эрчим хүчний тарифыг нэмнэ гэсэн боловч нэмсэнгүй. Энэ маань өөрөө 27 он хүртэл бол нэмэхгүй гэсэн одоо шийдвэрийг гаргачаад байна. Энэ маань одоо үйлдвэрлэгч компаниудад бол маш хүнд дарамт болж байна. Санхүүгийн одоо алдагдaltaй ажиллах нөхцөл болж байна. Цаашлаад мөнгөн өрнгийн дутагдалт орсноосоо болоод бид нэр төлөвлөсөн их засвар тэсбах за хөрөнгө оруулалтын ажилтнуудаа хийж чадахгүй байна. За ер нь энэ байдлаас гарахын тулд дулааны эрчим хүчийг өртөгт нь хүрэхээс өөр аргагүй гэсэн үг. Тэгэхээр энэ одоо санхүүгийн үр төлбөрийн хүндрэлтэй асуудлаас үн тарифа бол одоо шат дараатайгаар нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт индексжүүлэх ажлыг бас хийх хэрэгтэй. Жидээс жилд тэр валютын хаш инфляцийн түвшин нэмэгдэж байна. Тэгэхээр энэнийг дагаад индексжүүлэх ажлыг хэрэглэгчдэд ойлгохгүй бол эрчим хүчний үн тарифыг тогтвортой барина гэдэг бол цаашаа өөрөө эрсдлийг дагуулж байна гэсэн үг болоод байна. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн дамжуулах шугамын нийт урт 376.1 км. Дулааны шугамын 16.3% буюу 61.3 км шугам нь 30-аас дээш жил ажиллаж байгаа насжилтын хугацаа дууссан. Шугам тоноглолыг шинжилэхэд 2024 оны жишг үнээр 601 тэрбум 275 сая 431 мянга 498 төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Их усрын хүчин чадлын одоо яг стандартын норм бол 25-аас 30 жилийн одоо хугацаатай бол байдаг. Энэ бол одоо Орос улбаны улсын хуучин бол тийм норм стандарт байгаа. Гэтэл одоо өнөөдөр энд ашиглаж байгаа дулааны станцууд чинь бүгдээрээ норм нь одоо ингээд хугацаанд дуусчихсан. Зарим нь 60 жил, зарим нь одоо ингээд 65 6 жил болчихсон. Ийм одоо станцууд бол эдлэгийн хугацаа бол дууссан байна. Ингээд энэ одоо хугацаа дууссан станцуудаар чинь бол гэмтэл бол маш их гарч байна. Өнөөдөр одоо энэ нийт станцуудад суурьлагдсан өртөн чадал нь 2418 гикал цагийн өртөн чадалтай байж байгаа. Гэтэл Улаанбаатар хотын холбогдсон дулаан хангамжийн хэрэглээ нь 3600 орчим хэрэглээтэй. Нэг ёсондоо 40.8 буюу 50%-аар одоо даацны бол хэдэгцэн явж байна. Бага сэлбэгүүдийг авчираад төр арга хэмжээ засварт оруулаад буцаад залгаад нөөц байхгүй явж шít. Бүх тороглууд нь ажиллаж байгаа. Ямар ч нөөцгүй. Хизээч хагарах тасгийн хагарах мэдгэдэхгүй ингэж явж байгаа. Одоо бол зуны засварын хугацаанд манай байгууллага бол зөвхөн хагарсан хэсгийг нөхөж тавиал тэгэл ажиллаж байгаа. Цаашдаа одоо энэ дэр гэмтлүүд гараад одоо эн чинь дөнгөж их усраас гарсан энэ том магистрал жигмдаар гэмтэл гараад зогсоход Улаанбаатар хотын халаалт бол цаг гэл зогсно. Нийт одоо борлуулж байгаа үнийг бараг 48 орчим хувиар нэмжээж хэрэглэж байгаа үнийг нэмжээж өнөөдөр одоо алдагдлаа нөх ийм тооцоо гарч байгаа. Цаашид салбарын алдагдлыг бууруулах бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, үүнд дулааны үн тариф үе шатаа нэмэгдүүлэх, зах зээлийн бодит өртөгт ойртуулах, хэрэглээнд суурилсан төлбөрийн тогтолцоог нэвтрүүлэх, тоол урьдчилалтыг сайжруулах. онд импортын цахилгааны үнийн зөрүү орон нутгийн дулаан үйлдвэрлэгч эрчим хүчний үйлдвэр компанид 120.6 тэрбум төгрөгийн татаас төлнө. Гэр хорооллын айл өрхийн цахилгааны хөнгөлөлтөд 104.9 тэрбум төгрөг олгох шаардлагатай. За өнөөдрийн байдлаар манай эрчим хүчний салбарт бол тулгараад байгаа гол асуудлыг бол олон нийтэд бүгд ойлгож байгаа. За энэ бол цахилгаан эрчим хүч борлуулж байгаа үнэ нь бол өртөгтэй өрөөгүй. За үүнээс үүдээд бол салбарт бол маш олон хэмжээний асуудлууд үүсэж байна. За энэний мэдж байгаа нэг жишээ нь бол олон нийт бол өвлийн өргөл ачаалаар цахилгаан эрчим хүчний хязгаарлалтанд орж байна. За энд маань ямар учраас ингэж орж байна гэхээр бидний 1 кВт цаг тутамдаа борлуулж байгаа цахилгаан эрчим хүчний дундаж үнэ бол за 2025 оны байдлаар нэг 196 төгрөг орчимтой байгаа. За гэтэл шинээр цахилгаан станц ашиглалтанд орох тоолнд за хамгийн багадаа 250-аас за бүр 500-600 төгрөгийн хүртэл өртөгтэй ийм станцууд маань ашиглалтанд орж байгаа. Энэ тариф өсөлтөд уялдаад нөгөө талдаа хэрэглэгч болон төвөгч сошиал эзэмшигчдэр энэхүү тарифын ачааллыг бол бид нэр жил бүр тооцоолж ингэж ачааллуулах үүрэгтэй. Тарифын нэмэгдүүлэлийг бид нэр жил тутам хийхгүйгээс улбалаад энэ маань бол ерөөсөө шинээр хөрөнгө оруулсан их үүсвэрүүд маань
борлуулсан цахилгаан эрчим хүчнийхээ мөнгийг авч чадахгүй байдал үүсэж байгаа. За цаасан дээр бол маш сайхан төсөл маань өндөр тарифтай за хөрөнгө оруулалтыг татгаар харагдаад байгаа боловч яг бодит байдал дээр энэ шин төслүүд маань үр төлбөр авч чадахгүй. За өнөөдрийн байдлаар ихэд нэг худалдаа авагч маань бол за нэг 321 тэрбумын үр төлбөртэй. За түгээх цусгай шүүрэл эзэмшигчдээс бол нэг 208 тэрбумын авлагатай. За ингээд хөрөнгийн их усүргүүнийг 113 тэрбум төгрөг бол нэг худалдаа авагч алдагдал гэдээ яваад байгаа. Нэг талдаа их усүр талдаа бид нэр үн тарифыг бол яг энэ бизнесийн зах зээлд тааруулаад баталж өгж байгаа боловч нөгөө талдаа орлого тал дээр хэрэглэгчийн тарифтэй энэ маань тусч өгч ерөөсөө чадахгүй байгаас хамааралтай энэ асуудал маань үүсээд байна. За бид бүхэн жил болгон тарифын индексжүүлэлтийг хийж чадахгүй байгаатай бас холбоотой. За тарифын индексжүүл гэдэг нь юу юм бэ гэхэд нэгэн жишээ аваад хэлвэл жишээ нь 2020 оны долларын ханшаар бид нар 2025 оны төлбөрийг цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлсөн бол нэгэн жилийн зөрүүн дээр ихэд 90 тэрбум төгрөгийн зөрүүн үн дээр үүсэж байгаа. Тэгэхээр энэ одоо долларын ханш, инфляц гэх мэт маш олон хүчин зүйлүүдийг бид нэр жил болгон одоо тарифын индексжүүлж одоо энэ өртөгтөнд хүргээд ингээд явах шаардлагатай байна. Импортын эрчим хүч 2.2 тэрбум киловатт цагийн эрчим хүчийг 172.3 сая $, импортлов. Оросын холбооны улсаас 53% буюу 56 сая $, бүгд найрамд хэд дард улсаас 47% буюу 116.2 $. Эрчим хүчний зохицуулахаараа эрчим хүчний тухай хуулинд заасны дагуу нэг талаасаа эрчим хүчний үйлдвэр компаниудын эрх ашиг, за нөгөө талаасаа хэрэглэгчдийн эрх ашигыг одоо ижил тэнцүү хангах ийм зохицуултыг хийх чиг үүрэгтэй байгууллага байгаа. За иргэд бүгдээрээ мэдж байгаа 2024 оны сүүлээр 11-р сард цахилгаан дулааны тарифт өөрчлөлт оруулах шийдвэрийг эрчим хүчний зохицуулах орооноос гаргасан. Үүнд бол цахилгааны тариф дунджаар 30%-аар нэмэгдээд 280 төгрөгт хүргэх шийдвэр нь бол тухайн оны 11-р сараас хэрэгжээд эхэлсэн байгаа. За дулааны тарифын хувьд бол айл өрхийн тариф 2 дахин, аж ахуйн нэгж байгууллагын тариф бол 73 орчим хувиар. Ингээд дунджаар 85%-аар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаад 2025 оны 5 сараас мөрдөхөөр шийдвэрлсэн боловч засгийн газрын тогтоолын дагуу бол энэ шийдвэр бол хойшлоод одоо болтол хуучин тарифыг хэвээрээ мөрдөд явж байгаа. За энэ дулааны тариф хойшлсантай холбоотой эрчим хүчний салбарын төлөвлөсөн орлого 220 орчим тэрбум төгрөгөөр бол буурсан байгаа. За цахилгааны тарифаас бол 559.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого болсон. За үндсэн 5 чиглэлээр бол энэ тарифын нэмэлт орлогыг зарцуулсан. 2024 оны 11 сард цахилгааны тарифыг нэмэгдүүлснээр 559.5 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлсэн. Орлогын зарцуулалт шинэ их үүсвэр буюу Оросын холбооны улсын импортод 110.6 тэрбум, нүүрсний уурхай төмөр замын тээвэрт 105.5 тэрбум, ажиллагчдын цалин 212.7 тэрбум, үйл ажиллагааны зардал 116.8 тэрбум, баруун бүс Алтан улайстан эрчим хүчний системийн бүтцийн өөрчлөлтөд 23.9 тэрбум төгрөгийг тус зарцуулсан байна. Санхүү эдийн засгийн үзүүлэлтийн хувьд 2025 оны гүйцэтгэлээр эрчим хүчний салбар 226 тэрбум төгрөгийн алдагдaltaй гарч байна. За богино хугацаанд үр төлбөр 556 тэрбум төгрөгт хүрсэн байна. За тариф нэмэгдэхгүй нөхцөлд бол 2026 онд нэмж 629 тэрбум төгрөгийн алдагдал гарахаар юм өрчлөсөн тооцоололтой байна. За энэ алдагдлыг өрөөр санхүүжүүлнэ гэж үзэх юм бол богино хугацаанд үр төлбөр 1.2 их 80 төгрөгт хүрэхээр юм тооцоотой байна. Үндсэн 4 хүчин зүйл өртөгт нөлөөлж байгаа. Шинэ цахилгаан станцуудын үнийн нөлөөлөл, хоёрт нь Оросын холбооны улсын импортын үнийн өсөлтийн нөлөөлөл, валютын ханш, дотоодын инфляцийн түвшин байна. Тэгэхээр хамгийн гол нь бол шинэ цахилгаан станцуудын үнийн нөлөөлөл томоохон нөлөө үзүүлж байна. За тэгэхээр тарифын шинжилэл бол 24 оны эцсээр эхлээд зогссон байгаа. Тэгэхээр энэ шинжилгээг бол 28 он хүртэл үргэлжлүүлэх шаардлагатай байгаа. За тодруулж хэлбэл 26 онд бид нэр тарифыг 19%-аар цахилгааны тарифыг, за 27 онд бол дахиад 14%-аар, за ингээ 28 оноос бол
тариф харьцангуй тогтворж ирнэ. Энэ 28 оноос бол ердийн индексжүүлэлтийг хэрэгжүүлээд явна. За дулааны тарифыг бол энэ батлагдсан мөрдөгдөөгүй байгаа дулааны тарифыг одоо энэ яралтай хэрэгжүүлж мөрдүүлэх шаардлагатай байна. Тэгэхээр энэ тарифын шинжилгээг хийж санхүү төлбөрийн чадварыг сайжруулахгүй болвол эрх өвлийн хувьд бол байдал маш ноцтой түвшинд хүрнэ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн өвлийн түвшинд бол бид нар 2-3 цагийн хязгаарлалтыг бол хийсэн байгаа. Магадгүй эрх өвлийн хувьд бол 5-6 цагийн хязгаарлалтыг хийх нөхцөл байдалд хүрч болцсохгүй. Ингэхийн бол хот суурин газар дээр хөлдөлт үүсэх ийм гамшигын түвшинд хүрэгч томоохон эрсдэл бидрийг хүлээж байна.